Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. COVID-19 өвчний халдварын тархалт нөхцөл байдлын талаарх 11 цагийн мэдээллээр Улсын онцгой комиссаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх тавчхан мэдээллийг та бүхэнд хүргэе. Засгийн газар Улсын онцгой комисс эрүүл мэндийн яамнаас зүгээс шаардлагатай эмнэлгийн орыг нэмэгдүүлэх, мөн тусгаарлан эмчлэх байр шинээр бэлдэх, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр шатараасан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. За энэ хүрээнд ихтэй сургуулийн дотор байрыг тусгаарлан эмчлэх байраар ашиглах, мөн хувийн хөвшил, хувийн эмнэлгүүдийг эдгээр үйл ажиллагаанд дайчлан оруулах, эмч мэрэгчлэнүүдийг мөн татан оролцуулах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 1500 орчим орыг дэлгэж эмнэлгийн тусламж үйлчлэгийг хүргэхээр ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 1000 орчим орыг нэмж дэлгэн COVID-19 өвчний батлагдсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчлэгийг хүргэж байна. За хэдийгээр эмнэлгийн орыг нэмэгдүүлж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч халдварын тархалт нөхцөл байдал өндөр байгаа тул цаашид эмч мэрэгчлэнүүдийн дутагдал үүсэх ийм нөхцөл байдал үүсэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын захиргааны шинэ байр буюу Ярмагт байрлалтай байранд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх 145 ортой эмнэлгийг байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ойрын хугацаанд энэ эмнэлгийг ашиглаж батлагдсан тохиолдлыг эрүүл мэндийн яаралтай түргэн тусламж үзүүлэхээр ингэж ажиллаж байна. За мөн зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд, эмнэлгүүдийг хүчил төрөгчийн зөөврийн үйлдвэртэй холбох ажлуудыг мөн шатаараа авч хэрэгжүүлж байна. За хүн амын вакцинд хамрагдаагүй хэсэг буюу 16-аас 0-аас 17 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, мөн архаг суурь өвчтөе хүмүүс халдварт өртөх хүндрэх эрсдэл байгаа тул эдгээр иргэдийг шаардлагагүй бол онцгийн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэртээ хүн орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Улсын хэмжээнд 16-аас 17 насны хүүхдүүд мөн жирэмсний 14-өөс 33-7 хоногтой эмэгтэйчүүдийг Pfizer вакцинд хамруулах ажлыг шатараалан авч хэрэгжүүлж байна. За тодорхой хэмжээний хүмүүс хамрагдаад явж байна. Хамрагдалт идэвхгүй байгаа учраас эдгээр иргэд нийслэлийн эрүүл мэндийн газар болон нийслэлийн цахим сайтад байршуулсан вакцины цэгийн мэдээллийг авч вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Ямар ч тохиолдолд та амны хаалтаа зөв, хүн хоорондын зай барих, гараа хариуцах, олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй байх халдвар хамгааллын дэглэмийг зайлшгүй сахих ийм шаардлагатай байна. За батлагдсан нийт тохиолдлын их дийлэнх хувийг 20-40 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр хүмүүс нийгмийн идэвхтэй харилцаанд ордог учраас ажлын байранд халдвар тархах, улмаар гэр бүлийн хүрээнд халдварын эрсдэл нэмэгдэх ийм нөхцөл байдал байгаа учраас эдгээр иргэд нийгмийн харилцаанд оролцохдоо халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх ийм шаардлагатай байна. За ингээд сүүлийн 24 цагт манай улсад бүртгэгдсэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Сүүлийн 24 цагт 11295 шинжилгээ хийхэд 2268 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингээд нийт батлагдсан тохиолдол 95819 боллоо. Нийт батлагдсан тохиолдлын 81.2% нь Улаанбаатар хотод үлдсэн орон нутагт бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвараар бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод 1404, хотын орон нутагт 864 тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирус халдварын өвчний нэг хүн хэлбэрээр 11 хүн нас барсан бөгөөд нас барсан хүмүүс нь 42-оос 80 насны хүмүүс байсан байна. Эдгээр хүмүүс мөн COVID-19 өвчнөөс гадна зүрх судас эргэтэн тогтолцооны хавсарсан өвчтөе хүмүүс байлаа. Мөн ковидын бус шалтгаанд нас баралтаар 2 хүн бүртгэгдлээ. 61 настай, 71 настай 2 хүн үндсэн өвчнийхөө улмаас нас барсан. Мөн нэмээд хавсарсан ковидын онцтой байсан байна. Нас барсан хүмүүсийн ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье. Сүүлийн 24 цагт эмнэлгээс 247 хүн эдгэрч гарсан бол гэрийн хяналтнаас хөнгөн хэлбэрээр эмчлэгдэж байсан 108 хүн гарсан байна. Нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 63945 болсон байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12145 хүн, гэрийн хяналтанд 19734 хүн эмчлэгдэж байна. Нийтдээ 31402 хүн COVID-19 өвчний улмаас эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 7757 буюу 63.9% нь хөнгөн хэлбэртэй, 2993 буюу 24.6% нь хүн дэвтэр, 11169 буюу 9.6% нь хүнд, 226 буюу 1.9% нь маш хүнд онцтойгоор эмчлүүлж байна. Нийтдээ 12145 хүн Улаанбаатар хотын 30 гаруй
хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Сүүлийн 24 цагт орон нутагт нийтдээ 864 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс одоо аймаг цус бүрээр нь авч үзвэл Баян Үлгий аймагт 5, Баян Онгор аймагт 131, Булган аймагт 34, Говьалтай аймагт 24, Говьсонбор аймагт 25, Дархуул аймагт 96, Дорнод аймагт 47, Дундгов аймагт 22, Завхан аймагт 43, Орхон аймагт 40, Өвөр хангай аймагт 31, Сүхбаатар аймагт 37, Сэлэнг аймагт 33, Төв аймагт 98, Увс аймагт 49, Ховд аймагт 32, Хөвсгөл аймагт 67, Хинтээ аймагт 50 тохиолдол тус бүртгэгдсэн байна. 6 сарын 20-ны өдрийн байдлаар COVID-19 өвчний эсрэг вакцинд улсын хэмжээнд 2783 хүн хамрагдсанаас нийслэл 1957, аймагт 826 хүн тус хамрагдсан байна. За мөн одоо вакцина хийлгээгүй байгаа бол вакциныхаа эхний тунд мөн эхний тунгаа хийлгээд хоёр дахь тундаа хамрагдж амжаагүй бол хоёр дахь тундаа хамрагдахыг та бүхнээс уриалж байна.